Дипломат албаа дэлгэрэнгүй танилцуулахад үндсэн чиг үүрэг болохоор Монгол улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт аюулгүй байдлыг баталгаажуулах. За хоёрдугаар улс орны хөгжил дэвшилт хэрэгтэй нааштай тийм гадаад орчныг бүрдүүлэх гэдэг том чиг үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Тэгээд дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг болсон дипломат төлөөлөгчийн газар гэдэг ойлголт байгаа. За дипломат төлөөлөгчийн газар гэхээр элчин сайдын яам, за Нью-Йорк зэрэг байнгын төлөөлөгчийн газрууд одоо олон улсын байгууллагын дэргэц байгаа байгуун. Дээрээс нь одоо Сан Франциско шиг ерөнхий консулын газар, за манайх шиг консулын газар гэдэг эдгээр байгууллагууд бүхэлдэн дипломат төлөөлөгчийн газар гэдэг нэрлэж байгаа. За дипломат төлөөлөгчийн газрын үндсэн чиг үүрэг юу байдаг вэ гэхээр за юуны өмнө одоо суугаа оронд манай жишээн дээр бол Америк нэгдсэн улстай хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бид нэр гол хүч чармаалтай гаргана. За түүний зэрэгцээ энэ тухайн улстай сууж байгаа иргэдтэй консулын үйлчилгээ, улсын бүртгэлийн гэдэг үйлчилгээнүүд үзүүлнэ. За энд бүсэд амьдарч байгаа иргэдэд маань янз бүрийн асуудал тулгуурвал иргэд аж ахуйн нэгжүүдтэй хууль ёсны эрх ашигыг хамгаална, дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. За дээрэс нь бид хаанч ажиллаж исэн Монгол улсаас урьдчилан таниулах бол бидний чухал үүрэг байдаг. За тэр булган иргэд мэддгүй нэг чиг үүрэг байдаг. Суугаа орныхоо нөхцөл байдлыг судлаад төвдөө заавал ингээд судалгаа мэдээлэл явуулдаг. За энэ улсаас ийм чиглэлийн одоо туршлагын судлах боломж байна. Эсвэл энэ улсын одоо улс төр эдийн засгт ийм том өөрчлөлт гарах нэ нэг бодлого боловсруулахдаа бидний явуулж байгаа мэдээллийг төр засгийн удирдлага маань, яамны удирдлага маань харгалзах нь шүү дээ, тий. Тэгээд одоо жишээлбэл Чикаго шиг ингээ Монгол иргэд олноор төвлөрөн сууж байгаа газрын тухайд бол яг нэг Монгол community-га дэмжих энэ бас их чухал чиг үүрэг болж ирдэг байгаа.